Ямар хүн дээр байсан баг ингэ хэлчихээ. Бичлэгийн шууд явж байгаа юм уу? Тий, явж байгаа. Хүмүүс миний яриг сонсож байгаа юм уу? А 6 ингэ тэл хөнгөн биш. Hi guys, чаван. За, өнөөдөр Монгол улсын 4 удаагийн авраг, 3 удаагийн аврал, дэлхийн аврагын мөнгөн медаль, олон улсын хэмжээний мастер Анир багштайгаа хамт бэлтгэл хийсэн байна. За, өнөөдөр хоёул ямар бэлтгэл хийлээ? За, мөрний бэлтгэл. За, мөрний бэлтгэл юм байна. хоёул мөрний бэлтгэл орцгоо. I have a dream, that's all I need. I'll make it happen with some work and belief. Know what I want, so I'll take it on. I've made mistakes, but mistakes make you strong. Бэлтгэлээгүй хамт бэлтгэлээгүй хэдэн жил болсон бэ? Ба 2 жил болсон шүү дээ. 2 жил. Занхаа 2 жилийн дараа ишиг эвэр нь болцгаа. 2 жил биш, жил гар юм уу? Жил гарна. Өөрөө багш болоод шавтаа болоод. Өнөөдөр би чамайг дагчих юм шиг лээ. Өнөөдөр мөрний уртлаа жоохон сайн халааж байгаа л. Хөнгөн шахалж. За. Би яг өнөөдөөсөө тэмцээнд бэлжсэн системээр явж байгаа. Тэгдэг. За. Тэгвэл жоохон хөнгөнөр олон танд. Окей. Нууцаасаа явах нь дэж хахад. Яа. Зөв буруу юу? Уурвалаа тэгээд читгүү. Ер нь бол үе бол сайн халаах хэрэгтэй тий. Орох жоо дасгалуудынхаа шүү дээ. Тэрийг ярих юм уу би? Хүмүүс мэдчихэж байгаа шинэ влогийг эсвэл мэдхгүй хүмүүс мэдчихэж байгаа. Манайх үеэсээ халаа шүү. Мөн хөлийг ихмээ байж гисэн. Үе халаа гэж хийсэн л байл. тий хийсэн. Тий. Шууд жинрүү орох гэдэг шүү. Сайн үе халаа цаа. Тэгвэл хөнгөн явчих тий. Зүр дасгалаа танилцуулах журмал. Тийм. Одоо би ер нь яриад явах юм. Тий яриа шүү. Сайн байцгаана. Ის амар хаал итсэн чинь манараад байна гэхгүй. Нөгөө жим болгон дээр ер нь бай. За зарим жим дээр байхгүй ч гэж магадгүй. Ямар ч юм хамгийн ихний засглаа өнөөдөр би тэмцээнд бэлдэж явах явцдаа ингэж эхэлж ирсэн яг манай наадмын хүн харж ирсэн баг. Одоо юм штангтаа гол бариад тэгээд ийм налуу нэлээд налуу төхөөрөмжн дээр налуу сандал дээр ингээд ерөнхийдөө нэг тоог 35-аас 45 явж ирсэн яг тэмцээнд бэлдэж яхад 4 оролтоо. Тэгээд энэнийхээ ар дээр кантилта сет орох юм. Тэгээд ерөнхийдөө 2-2 дасгал буюу 8 дасгалыг нэг 4 дасгал ч юм уу 45-аас 50 минутанд тий дуусгаад гарч ирсэн яг тэмцээний үед бол яг нөгөө нэг цэсний булчаа юм гэмтсэн шүү дээ тэмцээнд бэлдэж яхад. Тийм болохоор нөгөө хүн жаагаад хөнгөнөр 35-аас 40 яваад өөрийнхөө миний зохиосон систем гэх юм уу. Тийм нь бол арай хөнгөн байна бас. Рис очоха. Биш дотоод хаалаад идэв шүү. Бас нэг юм шүү. Гараад ирсэн чинь. Гэтэ гоё. Нэг хоёр. Энэхээ сетийн болохоор гантилтаа алдчихж байгаа. Алтлаа сет юм тий. Энийг болохоор зүгээр 16 тоонд л.
Ингээл ганцаараа болохоор би сая ерөнхий ганцаараа бэлдсэн шүү дээ. А заанатаа бэлдсэн. Тэгээ шууд дийлэв. Шууд ороод. Аа. Yes. Намайг ч хүмүүс 20 дотор тоодолж чаддгүйгээд шоолоод идэв шүү дээ. Би нэг 18 явж чадах шиг байгаа. Энд 35 гээд би дотор 30 явж ич магадгүй шүү. Надад хэд болчих юм бэ? Ер нь бол хоо бол нэг асуудал биш шүү дээ, тий. Гүйцэтгэл хамгийн чухал шүү дээ. Мэдгүй. Хаста нөгөө юу бах? Хүн өөрсдийн хийдэг арга барил юм болов сорон зов. Хүн өөрсдийн хийдэг л арга барил баг. Сая Азийн чемпионшип гэдэг юу яаж байгаа юм бэ лээ? Азийн Европ хойш тоолж байгаа юм билээ. IFBB холбоо тэгээд саяных одоо Азийн аваргын 50-нд туршилтаар оруулж байгаа юм билээ. Тэгээд ерөнхийдөө гайгүй байгаа юм шиг байна гэсэн. Тэгэхээр дараа жилээс бас энэ жил болгон 50-нд ийм Азийн аварга гэдэг яг IFBB холбооны прокаст олгодог тийм тэмцээн болох юм билээ. А дэлхийн аварга нь битж бүрэгт гэсэн. А тийм үү? Тийм болох юм гэсэн. А тэгэхээр одоо дараа жилээс 50 про гэж хөгдөхгүйгээр Азийн аварга энэ жилийн шиг Азийн аварга. Азийн чемпионшип гэдэг монстер зэм очоод ийм юм болох юм билээ. Зүг. А нодлон бол 50 про qualifier. Энэ жилээс тэгж байгаа юм билээ. Хоёр дахьт нь битээр хамт явшаад ирсэн байгаа. Тэгээ хоёр дахьт нь битээр хамт явсан. China Honji Galaxy Pro qualifier. Нэг тэмцээнд ер нь 7 медаль авсан. Ер нь анхных баха тий. Иймэрхүү юмч би ярмааргүй байна. Миний хувьд яах вэ гээл яв. Фил амал дагуулна гэхгүй тий. Бикини ангилд хүртэл орлоо. Хүмүүс ямар ангилд орвол бикинид орлоо л гэлээ. Калас тавтаа. 3 дахь уу? Тий. 3 л орё яа. Окей. Бичлэг юм чинь их нуршаад. Тийм ээ. 4 ороо. Яг бүртгэлийн хувьд алдаа гарсан юм гэх юм бол миний тал дээрээс орчуулган дэрж байгаа алдаа гаргаж баахан ангил давхар оруулсан дээр нь алдаа байгаа тийм. Үгүй алдаа гэж тэр чи угаасаа юм байл ш. Заавал Honji Galaxy-д орохын тулд Regional-д орох. Regional-д орох хэрэгтэй. Тий. Тэгсэн ирнэ Regional-д орохсон чи хажуунаас нь чи ингэсэн чи өнгөрдөг 7 хоног 1 week ago 50 pro-д орсон байж тээ хөл мэдэл олсон байж топ англи. Гэхдээ тийш тээ гэсэн чи. Тэгвэл чам манай Regional-д орохгүй. Тэгвэл би орохгүй гэсэн чи. Тэгвэл Honji Galaxy-д орохын тулд заавал Regional-д орох хэрэгтэй. Тэгвэл би оръё гэдэг. Тэгээ $250 надаас аваачсан. Нийт $500 бүтгүүлээс. Тэрэн дотор нь тэгээд баахан ангилууд багтцсан тий. Хятад хэлтэй. Чи ороо. Яваад очингоор өө чи анир арш ор. Сүүлд юунаас медаль аваад байгаа юм бэ? Хоёр өдөр нь бүр халаалт байхгүй. Тий. Шууд гарсан тий. Шорт өмсөө шууд гараад. Эхний өдөр гоё гарсан. Хоёр дахь өдөр ихний гараа жоох юм байна. Оройны гараа хамгийн гоё гарсан. Йой. Орой яг бүх юм тэрэгч мэдгч яваал крем бүх юм тавиал. Тэгээ ер нь гадагшаа тэмцээнд явж байгаа хүмүүс ганцаараа бол яваад дэмий хийж зөвлөе. Ганцаараа явдаг тамирчтай. Тэгэхээр яг хамгийн сайн ихтэй ойрын хүмүүсээ тэмцээнд ингээ аваа явж байгаараа. Хамгийн сайн ихтэй ойрын хүн нэр одоо хамгийн сүүлийн тэмцээнд тодорсон жохоо багшаар. 50 руу бол найз хүнтэйгээ заанаата гуруулаа авсан. Бид гурав бол зүгээр жаргаж байгаад ирсэн шүү дээ. Өө enjoy. Уусаа зорилго нь биш тийм байсан байхгүй. Хамгийн сүүлийн тэмцээнд оръё. 50 про руу. Тэгээд гоё яваад хайртайгаа явчихад ирэх гэл. Амар гоё явсан. Тэгээ буцаж ирээд гинтийн шийдвэр гаргаад онгоцсон шийдвэр гаргаад тэгээ чамаар бичүүлээстэй. Онгоцсон дотор бичин гортол хамгийн амар нь шинэ 11 цаг. За жохоо яг явах юм аахгүй юм. Өө яасан жахав гэдгсэн чи. За хадаа тасар тавил. Тэгээ маргааш өглөө 6 цаг яваад гэж. Амар шийдвэр тэр. Тэгсэн чинь багш шүн орж ирсэн. Гэрт орж ирж би ч эхэлж ирсэн аа. Биш. Ер нь би цуг явах уу. Тэгэл л багш та хамаагүй явж болох юм уу? Та ажил төрөл юм аа гэж тэгс зохицуулчих. Окей давай. Даамны өглөө 3 Хинч гинтэн те. Цааш төсөөлөө болт.
шинэ жилд ороод стори зүйлс маргааш өглөө хятад тавьжсэн хүмүүс гайхаад байгаа ч юу ээж хизээд нисчихэж байгаа. Бодлоор идэх гарч. Холбооны шинжил тий. Холбооны шинжил амжаагүй. Хэд явж байгаа? 35. Ер нь 35 явна тий. 35 явна тий. Тийм баг зэргийн нэлээд налуу. Гэхдээ цэжний дээдлэр жоохон ажиллана. Гэхдээ зүгээр хөнгөн жингээр ингээд 35-аар 4 ороод саяны гантелийг алдлаад ихний тасгална. Зүгээр хийгээд туршаад хийгээд үзэхгүй юу бас. Заримд нь гоё таалагдаад заримд нь таалагдахгүй ч байж болно шүү дээ. Энэ бол зүгээр миний өөрийн саяны бэлтгэлтэй энэ цээжтэй тэмцээнд бэлдсэн системээрээ л өнөөдөр багшаа орчихгүй юу гэж ямарчсан ч хаад тэгэхээр тэгэл орчлоо. Бусад хүмүүсийн эдгээр арай өөр байсан бах юм. Хүмүүсээ бэлтсэн байсан учраас. Тэгээд энэ цогийн бичлэгэн дээр тийм албаны ч юм уу тийм амар бие барьсан тийм байхыг хүссэнгүй битээ зүгээр гоё энгийн багшаагийн харилцаатай гоё яг зааланд ямар байдгүй яг тийм бэлтгэлээрээ л явчихгээд би шийдчихлээ. Тэгээд яг нэг юм хүмүүст юм үзүүлэх гэж байгаа гэсэн шиг юм яг ингээл ингэх чинь бас жоох их хүмүүст хийсвэр байдаг. Тэгэхээр зүгээр өөрсдийнхоороо явчих тэгээд өөрсдөө байх нь амар гоё сонирхолтой хүмүүс бол манай шавийг одоо фолловдоод тэ өөр юудын subscribe дараад YouTube-тэй бол өөр яадын story-да хийдэм үү манай шавийг дэмжээрэй. Гэмгүй хоргүй юм цагаан өгөх байгаа шүү. Хүүхэд гэж энэ дотор багшинстай. Хурах уу? За бяч. Энэ надагч. Энэ дорч. Энэ марыг болно дөө тий. Марыг болно дөө. Тэнгуудлаа хоёлаа. Энэ бас тий. Энэ хоёр дахь засгал энэний дараа хоёлаа алдлаад мөрний харыгаар дуусаа. Окей. Мөрний. Би ерөөсөө тэмцээнд билж яах. Яг л энэ дөрөв засгалыг ийм дараалал хийсэн. Ер нь ямар системээр яаж явдаг юм бэ? Үгүй. Одоо жишээлбэл мөрийг ямар их тасгалтай хослуулж байна. Чээж нуруу гэл тэр яг уу юу за энэ дэр жоохон ногшчих. Нөгөө нэг сая бол би тэмцээнд бэлдэж байгаа нөгөө манай шорт англид чи хөл хамаагүй учраас хөлөө хайсан. Сүүлийн 2 сар. Тэгээ хөлөө хайсан болохоор бэлтгэлийг 3 хуваасан гэсэн үг. Тэгэхээр би 7 хоногт 6 бэлтгэл хийгээд нэг өдөр амарсан. Амралтынхаа өдрийг ажлын өдөр сонгосон. Нэгд өдөр. Тэнгуулаа гадуур ажиллаа үзэлтэй Monday. Тэнгуулаа бусад 6 өдөр яг бэлтгэлээ хуваагаад 3-3-аар орчихсон. Тэгэхээр би 7 хоногт гарыг 2, мөрийг 2, цэжиг 2 хийчихэж байгаа. Тэгэхээр зарим өдөр мөрөө орж ирээд ангаар нь хэлж гарна, зарим өдөр нь гарын 3 дахь оттогоо зөвхөн. Тэнгуулаа зарим өдөр нь нуруугаар ангаар нь хийн, зарим өдөр нь нуруунд дээр 2 дахь оттогоо ч юм. А яг оф сизон бэлтгэлийн үед бол бэлтгэлийг 4 хуваадаг би. Цээж гар, нуруу, шилб, хөл, мөр гар, хөл шилб гэж ингэж 4 хуваадаг. Гэхдээ амардаггүй. Шууд ингэ 8 эргээд ингэ явдаг гэсэн. Санийхаар бол тэгж бэлдсэн. Энэ дээр болохоор зүгээр 16 тоннд яваал. Тэнгуутлаа эндээс тэгшин голоор эсрэг өрөөл мөрний хүртэл шахсан. За. Гэтэ амар памп хавуулдаг. Амар памп. Дөрвөн дасгалмт амар памп хавуулдаг. Миний талаар тэгсэн ингээл бүр. Тэгэл яг би энэ толонд тийш харцсаж байгаа. Хобаа. 1 2 4 Урга. Аро. Айр. Дур. Тав. Ургаагүй хөөж. Аа, 16. Би бол яг нуруунаас бусад булчин дээр жоохон сэгсэрч их гэдэг. Нурууг бол жоохон дутуу нуруутай болохоор жоохон барьдаг. Бусад булчин дээр бол ерөнхий сэгсэрч хийгээд мэдрээд сурцсан. Сэгсрээд иддэг. 2018 оноос хойш сэгсэрлээ. Тэгэхээр ч одоо 7 жил рефлекс болсон. Яг бүр хаяа нэг баридаа гэж барьдаг.
Энэгээр даах уу? Наач өнгөө зэрэг 16 хэмжээ. Сэргээл жоохон. Хөөе. Нийт 2014 оноос хойш та 11 жил 14 оноос хойш хичээсэн. Натуралаар юу ч мэдхгүй 18 он хүртэл явсан. 18 оноос хойш стероид хэрэгжүүлсэн. Яг тамирчны амьдралаар гэсэн үг. 18 он хүртэл натурал ингээд юу ч мэдлэг байхгүй. Цаг заваа дэмий зүйл үрж авсан гэсэн үг. Тэгэхээр яг энэ спортоор хичээлж байгаа эсвэл заавал тамирчин руу орох гэж байгаа тийм тамирчин болох. Гэхдээ тамирчин болохгүй байсан ч гэсэн хүн ер нь ингээл энэ дотор зөндөө өгдөг ч одоо ингээл яг ингээл нэг энэ хүнд нэг жоох юм зааж өгөөд нэг жоохон ингэчүүл ингээд нэг тууштай 2-3 жил манай заланд харагдаад байдаг мөртлөө өөрчлөлт нь айгүй удаан. Тэгээд техникгүй тийм дэмий цагаа мөнгөө үрээд байгаа хүнийг харахаар сэтгэл өвддөг өмнөөс нь би яг өөрөө тийм юм туусан болохоор өөрийгөө харж байгаа юм харагдаад байгаа. Би ийм л байсан бах таа гэх. Тэгээд яг мөнхөд огч тэр 18 онд очиод 19 оноос хойш 18 онд медаль авсан нь одоо тэмцээнүүд 18 оны 9 сарын 1-нд битүүр чи шавс болсон. Тэгээд 18 онд 2 тийм Power Cup-д ороод мултарсан. Бүр топ 20 гэсэн чи би үлдээгүй заяа. Новойс ангиллийнх нь. Тэгээд уйлал. Яг нөгөө хувийн багш авцсан сэтгэл зүйн амир өндөр очиж байгаа байхгүй тий. Тэмцээнд орохдоо би чи багш авцсан шүү дээ гэл тий. Одоо өстө би бараг л авраг маа. Тэгсэн чи топ 20 залуу гэдээ дууцсан чи. Би байхгүй. Тэгээд уйлал. Эрхээ булаан төрүүлсэн. Манай Оги хүрэл авсан, Эрдэнэ даваа мөнгө авсан. Гори 4 дээр орж исэн шиг санаж байна. За 5 дугаар байрны бол үнэхээр санахгүй. Би гэхдээ тэмцээний ер нь бүх тэмцээнийхээ би топ 5-ыг бүгдийг санаж шүү дээ. Тийм үү? Бүгдийг санаж. Тэдэн оны тэдэнд ямар тэмцээнд топ 5 орсон бэ гэвэл би яг өөрийнхөө ангиллыг бүгдийг мэднэ. Би орсон бүх тэмцээн. Би өнөөдрийг хүртэл 26 тэмцээнд орсон байгаа. Тийм үү? 18 оноос хойш 26 тэмцээнд орсон, 4 мултарсан байгаа. Би чинь 20 оноос хойш тэмцээнд ороод 8 мултарж багштайгаа болцсон байгаа. Тэр ч бас гоё болцсон шүү дээ. Баян онгоц тий. Баян онгоц. Тэгэхээр нөгөө багш аваараа л гэж хэлэх гээд байгаа. Тий, ер нь бол фитнесээр хичээлж байгаа, эсвэл хичээлж байгаа юм гаццсан ч юм уу тийм хүмүүс байвал тухайн фитнес клубийнхаа хамгийн лаг багш нь очиод за 3 сар авчаа. 3 сар өөртөө мөнгө хаяал. Тэгэл цаашаа чи тэнэг биш л угаасаа энд бүгд юм чинь суун. Тэгэл явчихна. Одоо нэг хүмүүс байна л да. Ер нь амар олон жил заавал яг одоо жишээлбэл тамирчны явах гэж байгаа заавал уналт босолтыг өөрөө үзээд байхгүй. Одоо би жишээлбэл шууд багш нар очин гуртлаа. Шууд хотын аврах, усын аврах гэж шууд төрүүлээ явчих. Тавчтал ингээд шууд уналт байхгүйгээр шууд ингээд хуужинж байгаа байхгүй. Тэгэх чинь би бол өөрөө тэр дунд 8 малтарж яаж дандаа унаа. Энийг бол нэг юм 90 авцаа авчраал тэгэл дээш нь гарах. Би бол хэсэг чигээ сурцсан ингээд. Хөөбэ. Багштай бэлдэх өөрөө бэлдэх хоёр бол газар тэнгэр шиг өөр тий. Тэнэг өөр шүү дээ. Ядчил яг ингээд дутуу юм чинь тэр хүн өөрийнхөө нүдээр хараад чеклээд за ийм юм дээр чинь дутуу байна. Тэгээд ажиллаад өгөөрэй гэ. Тэгээд хайсны арч байна, зүгэл бүр ингээ гадар тутурч байна. Бүх юм дээр ингээд ажиллаад. Бидний уриалаад байгаа юм бол ерөөсөө юм фитнест орж байгаа ийм тийм тэмцээнд бэлдэж байгаа хүмүүсийг тухайн заалныхаа ч юм уу хамгийн сайн багшийн л аваараа. Тэгэхгүй бас нэг дөнгөж нэг зааланд ороод нэг ганц тэмцээнд ороод хувийн багш хийж байгаа хүн дээр очиж бас өөрөөрөө бити тоглуулаараа. Яг тухайн фитнесийнхаа хамгийн лаг багшийг нь л 3 сар авчихчих. Маш их юм сурна. Өөрөөсөө хүн энд сарын сая төгрөгнийгээд сайн багш байлаа. Сарын 500 мянга гэд муу багш байлаа. Сарын 500 мянган багшийг авчдаг байхгүй юу? 3 сар, сая 500 мянга. Тэрний оронд 3 сая төгрөг өгөөд 3 сар хамгийн сайн багшийг авчих. Бидрийг ав, намааг ав, жахааг ав, манай мөнхөд өгшийг ав, эрхмээг ав, тавгааг ав гэд би бол хэн нэгэн хүнийг рекламдаагүй зүгээр тухайн хөдөө оронтогт байна уу, гадаадд байна уу
байгаа фитнесийн хамгийн лаг коучинг 3 сар авчих. Маш их юм сурна шүү. Хүн бол 3 сард юм их юм заа. Муу санаатай хүн биш бай. Би бол 3 сард бүх юмаа барыг заагаад өгчтэй. 1 сард бол яг хүмүүс ч бас нэг жоохон гэдэг ингэ шүү дээ бас. Энэ 2 сар 3 сар болонгот би чинь чанараа хайрлаж чадахгүй. Өөрийн мэдлгүй л ингээл хамаг юмаа зааж өгөөл. Би тэгээ өөрөө дэглэмд орохоор энэ идэ чинь дуудаад гэртээ оруулаад цов хийж өгөөл. Хаалт таана гэж үзэхгүй шүү. Тэгсэр нөөрөө өсөл. Эдрийг юм идэх нь хараа суухгүй гэдэг байхгүй. Гэртээ ингээд гоё идэж ин даа гэх. Дэлхийн аврагт анх нөгөө явах чахтай тий. Бүгднгийн дуудаж орж ширээ дөрөв хаваад өөрөө ингээд харж ирсэн жижиг өрөөгөө ороод гүг авч. Тэгээ бид нэр ингээд амар санаа зовцсон эндээ сууж байгаа. Чи гоё. За 3 дахь 2 дахь. Тэгээ би бол шавнартаа ганц итгэдэг юм. Дэглэг малддаггүй. Байх гэж итгэдэг. Байх гэдэг. Тэ гайгүй шүү дээ. За яг хөө яг тэгвэл энэ дэглэм алдчихсан үе байна уу? Яг надтай хамт тэмцээнд үснээс ш үнэнгээ хэлвэл тэгэхэд нэг багшаа нэг тэгэж алдсан да гэх тийм юм. Ерөөсөө тийм багш байхгүй. Ерөөсөө амар байна шүү дээ. Зүгүүд амар байна шүү дээ. Үгүй алдаж болохгүй байхгүй ерөөсөө. Ерөөсөө бүх юмаа ингээд зориулсан. Тэнгу хортлаа. Чи чинь тэр үчиг хичээлтэй. Хичээлтэй. Тэгээ мөнгө санхүү байхгүй. Тэгээ бүр хамгийн амар юм нь би нөө тэмцээний зарим юмнуудын мөнгө тутангу хортлаа компьютероор ламбард нээж байгаа. Тэгээ бүх их юм байж байгаа. Тэгээ тэмцээнд орж байгаа шүү дээ. Мөнгөрүүл тийм ингээд нөгөө наанаа бид нар нэг амар инээгээл тайзан дээр нэг юм ингээд байгаа болохоос ш ардаа ингээд гэр бүл эцэг их мөнгө санхүү цаг зав найз нөхөдтэй хобби сонирхол дуртай хоол бүх юмаа ингээд хайж агаад уусаа тэгжиж л энэ спортоор амжилт гаргана. Түүнээс биш зүгээр ажлынхаа хажуугаар фитнес хийгээд явбал яг тий ажлынхаа хажуугаар фитнес хийсэн л хүн болно. Тэ? Тий. Тэгэхээр маш их юмнууд байдаг. Би ч нэг амар ядчих нэг өсөглөн гэж ярьж байгаа шүү дээ. Өсөглөө орж иж 8 алтарч мавчирсан. Би бол тийм дэглэм болвол бүр түүхэнд алдаж үзэхгүй. Багш угаасаа итгэдэг тэрэн дээр бүр идээч хийгээд мантуу төлөлттэй. Сая одоо шиг тэгжээ л шүү дээ. Яг ингэж хит гяндаачих гэдэг сул талтай. Тэрний амар сул тал олчих гэдэг багш шүү. Хитгээд хилээд ах чинь ингээл идэхгүй байж байгаа ингээ орчмод хит ингээ харж байгаа ч юм хит ингээ нөгөө гяндаагаад тэрэн жоон сул тал олчих гэдэг. Би өгнө хідүүлээ ингээ хөвсөлгөө гоёор уурмаар байдаг ингээд. Хүмүүс болохоор өлөнтөөд идээд тий байхаар би чинь гяндаагаад идэг. Баг багтаа нөгөө хоолгүй өссөн тэгээ сурцсан. Гац 2 өдөр хоол юу юм гэж тэрийг бол бүр сурцсан. Угийн хүмүүс яг таныг яг ярьж байгаа хүмүүс яг үзэл. Шууд нөгөө хотын авраг болоод төрүүлж байгаа тэнгуү уртлаа тэгэл уус гэл ингээл дараалаад явчихж байгаа. Ер нь хамгийн анхны чинь тэмцээнийг нөгөө юу гэж үздэг юм бэл хүмүүс. Хотын аврагт шууд оронгочлоо төрүүл явцсан. Хамгийн анхны чинь медаль ямар медаль гэдэг. Би бас яг шүү дээ. Би 2 3 хүнээс тийг сонсч байсан. Би ингэсэн шүү дээ. Би хамгийн анх 2017 онд хотын аврагт орж исэн заяа. Мултарж исэн мөнгө өгч төрүүлж исэн. Манай эрхмээ хөрл авч исэн. Тэр хоёрын дунд дээр Баянаа хэлүү хэм блэ. Энэ дээр юм соёмтой шивэстэй нэг залуу байт юм аа. Тэр мөнгө медаль авч исэн. 4-5-ын нас санахгүй байна. 17 онд би өөрөө мултарж исэн. Нэг ангил нэг өдөр цогч юм. Нэг өндөрт. 18 онд болохоор зэрэг би юу байсан? Топ 10. Тэр нөгөө нэг талбай хажуудлын солийн төвөргөө илүү тэнд болж исэн. Эгийг төрүүлж исэн. Хоёрт за би яг Мөнхөнийг найз одоо мятад ажилладаг залуу тэр хоёрт орж исэн. За тэгээд бусдын санахгүй байна. Тэгээд би бол топ 10-т орж исэн. 19 оны хотод болохоор би хүрэл авч исэн. Эрдэнэлийг төрүүлж исэн. Биш, гори төрүүлж исэн. Эрдэнэлийг мөнгө авч исэн. Би хүрэл авч исэн. Эрхээ болон 4-т орж исэн. Манай талига Чингүн тавт орж исэн. Яг 19 оны хотын аврагт. Тэгээ 20 оны хотын аврагт төрүүлээд тэгээ 21 оны хотоор авахгүйгээр шууд улсаар ороод төрүүлээд аврал болоод 22 онд төрүүлээд аврал болоод 23 онд төрүүлээд аврал болоод 24 онд төрүүлээд метка аврал болоод тэгэхээр энэ дунд нөгөө Champ Cup, Cherry Cup, жижиг тэмцээнүүд зөндөө Баян онгор, Дэлхийн авраг
Ер нь завсралгүй 3-4 удаа төрүүлээд 3 удаа аврал болсон юм өөр тамирчин байхгүй хаа тий. Одоохондоо байхгүй. Men's physique-ийн юунд бол өндөртөө бол ирээдүйд нэгдэх архал бах тий. одоохондоо бол. За дараагийн нас бол ямар тусал вэ? Одоо алдлаа шүү дээ. За алдлаа. Тэмцээний үед бол 3 сет алдлаац. Өнөөдөр зүгээр 2 сет алдчихжээ. Зяк. За 16-га. За уг нь 22 нөгөө хүнд хөнгөн гэдэг 3 алдчихсан байхгүй. Гэтэ өнөөдөр зүгээр 16-ч. 16 8-2 аваад. Биш ч. Бат. Наяхан дөрөвч 8 аваад. За энэ 16-гийн би нэг ингэж нэг алдсан чинь жоохон миний мөр юм гадагшаага явсан юм шиг санагдчих. Гарын байрлалаа ингэж биш. Ингэж бариад нэг иймэрхүү алдалт гэх юм уу? Яа нэг ингэж бариад цээж өсгөхөд цээж гаргаад ирчих. Тэнгуудлаа нэг ийм зөвхөн ингэ минийх юм дээ. Энэ бол яг мөрний хажуутлал руу миний хувьд бол айгуу сайн ороод л байна лээ. Ингээд 16 авчиж байгаа. Мөрний арт руу бол огт орохгүй. Миний бодлоор энэ одоо энэ нөгөө мөрний артал хажуудлах хоёрын яг энэ завсар байгаа хэсэг гэдэг шүү дээ. Тэрийг ингэж илүү том болгож ингэ том бом болгож байгаа юм бол тэгэнгүүтлээ бодоод идэв шүү. Хамгийн сүүлийн жижигхэн гантилаар нь ингэж алдсан. Ингэж бариад энэ дээр энэ тэмцээнд үлдээ. 3 гантилаар алдсан гэхдээ өнөөдөр бол 2 гантилаар. Тэгэл энийг аль болох юм хохоог дэвш. Хохоог гарын саруу хохоог сайн ингэ дэвшлүүлэхээр яаса мөрний хөтлөвч өссөөсөг. Арна. 16-аас 25. Би өөрөчнөөс 2 жил гарan 3 жил фитнест явчаад дараалан багш нар ирэхэд бол алдалтыг яг шинээр их л заалхуулж байгаа юм чи. Өө жахаа ингэж алдлахгүй. Ингүүл мөрч хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр техник ямар чухал гэдгийг шууд мэдэж авч байгаа. Тийм болохоор яг ийм хувийн багшгүй энэ зааланд явж байгаа юм хүмүүст хэлээд өгч мөрөх ингэж хийгэрээ тэгж хийгэрээ. Энэ ингэсэн үү? Энэ дээрс. Сул. За. Жон дош сууч. За. Окей. За энэ дээрс. Тохоо нараа. Окей. Оо, тохоол дэшээ. Хүчээр. Тийм үстэй. Тийм ээ. Наа чи хүчээр оруулна. Тэгээ хөнгөн гантилаар ингээл 20 юм. Жохон сэрвэ ажиллана. 3 руу болгоё. 3 руу. За. Би чинь нэг анх ирээд яг хоёулахнаа бэлтгэл би яг цээж хийж сандах. Өсөй санд юм аа. За жахаа хэдэн килограммаар даах. Би ч нэг 70-80-аар орчдөг юм даа гэсэн чи. Тэгвэл сайн биш. За эхлээд хоёулаа 60-аар орчих. 60 даа дарагдчих. Тэгээ буулгаж байгаа хоёулаа нэг 45-30-нд болоод байсан. Тэрэндээ дарагдчих. За цээж ч угаасаа ийм байна. Маргааш өглөө нуруу орш. Нуруунд дээр бас нураас ч гайг хийж хэл гэсэн. Сүүлдээ гадах байл. Хоёр шон. Чи бикэл хийж юм уу гэ. Би яг багш нар гэсэн шүү дээ. Би яг бараг нэг сар миний би өдөр болгон буларсан шүү дээ. Бэлтгэлийгээл дуусаад хараад унтаас ирэхэд нуруу булраал. Чи бараг миний хамгийн анхны шоу үгүй юу? Тийм шүү дээ, хамгийн анхны шоу шүү дээ. Тийм биш үү? Би ч юм бас нөгөө юм бас нэг юм эсвэл би юм олон юм бодоод өөрийгөө зовоогоод байдаг. Би ч бас нэлээд хэдэн тэмцээн төрүүлж байгаа л тэгэл хүмүүс айгүй хувийн багш ах уу, хувийн багш хийх үү гэж асууад чатаа. Тэгээ санаа зовоод багштай хэлчихдэг. Тэгээ багшаасаа сурсан юм байна шүү дээ. Би чинь дээрээ бас нэг хүнд зааж үндсэндээ муухагаар хэлүүл юм копи паст хийж мөнгө олох гээд шүү дээ. Тэгэхээр би тэрийг заавал мөнхөдөөс асуух шаардлагатай. Юм шиг надад санагдаад байсан. Тэгэхгүй миний хувьд бол бусад хүмүүс бол харахад бол хамаагүй тэгэл сторидо багш нэгээд байд юм билээ. Би бол ийм нэг юм ёс зүйгүй санагдаацсан байхгүй. Тэгээ би шууд багштай уулзаад
За ингээ хүмүүс ингээд байна. Би одоо бас нэг багшлахад болох уу юу гэж бодож байна гэсэн чинь. Оо тэг хамаагүй цаа чинь тийм тоохш. Хамаагүй битээ. Тэгээ би дотор юм их юм бодоод байт юм шиг. За ингээ ачвал багш юу гэж бодохоо. Тэгэл би яг хамгийн анх тэгэл пүүжэ чамаа хэлээл. Тэгэл авч ирсэн шүү дээ. Окей. Тэгэл араас нь цуурал нэг харсан чи нэг дор 13 шавт. Амар. 11:30 гэж унтаал өглөө 5:30-д сэрэл. Яг юм 3 сар. Гэтэ амар их мөнгө олсон. Миний жимээр хамгийн их мөнгө олсон сизон өдрөл. Арвал явлаа. Уг нь 20 явах. Би нөгөө залхуураад амар хийцэн чихэлдээд амар хийдээд бүр хийц бүр цөдийч чиж байгаа. Цөдийгээд Бар хөвлөг болт юм шүү гэж өөр. арай цөдийч. Арай хийчих. Яа. Зүгээр гоё. Багш чиний энэ өнөөдрийн юу гэж өгчлөө тэгээл гоё өөртөөхөр явчих гэж бодож л орж ирсэн шүү дээ. Хүмүүлээд байна уу? Болох уу? Сахилгуудад хамаг орж ирээд блогийнх нь хамгийн муухай юу болох ч үү? Юу вэ? Дугаар тий. Яа. Над чиг нэг 100 хоног тэмцээнд бэлдээд очдөг тамирчин байхгүй юм байна лээ. Над чиг гэж манай монголчууд гурилны нөгөө нэг улсын аварга, хотын аварга шиг санаа л тий. Хүмүүс чи яг харахаар нэг 2 сарын өмнө бэлдээл очтой шүү дээ. Тэгэл яг хот улсын аваргатай болохоор зэрэг яг л нөгөө бүгдээрээ тэгж болж байгаа болохоор бүгдээрээ тийм амар юм нөгөө зөрөө байхгүй тий. Тэгэл яг ордог. Тэнгуут л яг гадагшаа очингууд л энэ саяны тэр залуучин тэгээд авч. Би чамайг нэг жил инстаграмаар дагсан. Чи талд нь бэлтгэл хийгээгүй. Талд нь бэлтгэлээ хийсэн. Би бол түрүү жил 5-д ороод энэ жил түрүүсэн залуу тийм. За болохоор сая тэмдэн дээр хүрл аваад тэр залуу түрүүлэнгуут аваар алдаг прокаст. Тэнгуут шууд маргааш өглөөнөөс нэглээ бэлтгэлээ гэж хэлсэн гэж байна. Тийм. Тэгснэ над руу чат хийдэг байгаа. Зүүн гар. Nice to meet you bro гэдэг шүү дээ. Тэмээ би зөндөө хоошор ицэн. Тэмээ би хөдөөж мөр онсан. Чи бэлтгэлээ хийсэн. Юугасаа харагдаж байгаа юм чи. Тэгэхээр ерөөсөө нэг 100 хоног бол юм хангалтгүй юм шиг санагдсан. Зүгээр яг дараа жилийн 50 пороор яг өнөөдрөөс л хэлэх юм шиг байна лээ. Гэтэ манай Монголын нөхцөл хэцүү л дээ. Бид нар ч одоо тэ ажиллаа хийн, гэр бүл зөндөө юм асуудлууд байдаг болохоор ч бид нарт яг тийм 365 хоног тэмцээнд зориулах, цагаа зориулах тамирчин Монголд угаасаа байхгүй амар хэцүү. Яг уу гадны орн шиг хятад шиг ч юм уу хөгжсөн бол нэг газрын ивент тэтгүүлэл те бүх юм нь бэлэн ажил хийх шаардлагагүйгээр яг фитнесээ хийгээ явж ивэл 365 хоног бэлтэж болох юм бэл. Яг тэрний амьдрал нь болсон те. Ажил нь болсон. Тэмцээн зогсох нь бэлтгэлээ хийх нь өөрийнх нь ажил болсон. Тэгвэл гоё л. Бид нар ч бол ажлынхаа хайж байгаа. Хайж хүнд ажлын хайж байгаа шууд бэлтгэл хийж яа гасламар гэдэг шиг. Орхиж болохгүй таксирны заавал хийх ёстой. Орхих хэрэгтэй. Наад шиг орхил та нар. Би хөдлөн шууд 7 сар хайсан шүү дээ. Наадам хүртэл бэлтгэл хийх шүү дээ. 12 сараас 50-аас ирээл. За мөр арт хийгээл дуслаа да. Чөөж байгаа мó хөөхгүй юм шүү. Юм уу л чи юм уу жаа. Ууж шүү. Юу жаа. Ус. Хамс надад л та. Ben хаан юм шүү.
Тань жахаг сайн лайк майклаад шеэрлээд өгөөрөө сторид. Миний шавь. За энэ сонсогч нь дахиад хэлдэг юм. Ерөнхийдөө одоо ер нь хандлага амар гоё болоод байна тий. Гэдэг байгууллагууд олон болж байна тий. Одоо жишээлбэл та ямар юуны нэр дээр явдаг үлээ? Cytec Nutrition. Champ Fitness Club-ын тамирчин. Cytec Nutrition. Нийт хэдэн жилийн өмнө хийж байгаа нэг дөө? Сүүлийн 4 жил. 4 жил Тасралтгүй. Маш том нэмэр тус болно тий. Амар штэ яг нэг хүн харахад нэг юм уураагүй өгöd байгаа юм шиг боловч үгүй байхгүй ч. Гадагшаа тэмцээнд явахаар тикет мөнгө өгч юм. Сүүлийн 2 жил 3 жил өгсөн баха. Бас ингээд болчихж байгаа юм чинь. олон хүмүүсэд ивент гэдэг байгууллагууд олон гарч иж байгаа болохоор бас миний хувьд бас амар гоё санагдаад идэв шүү дээ. Тий. Жохон ч гэсэн юм дээр нэмэр болоод өчөж байна тий. Жохон биш энэ ч нөгөө сэтгэл зүйн асуудал байхгүй амар яг тий нэг 50,000 төгрөг хүн 100,000 төгрөг өгсөн ч гэсэн яг тийм тэмцээнд бэлдэж явах үед бол арай өөр мэдрэмж авдаг л та. Тэгэхээр манай Cytec бол амар тэгээ маш олон тамирчтай гоё тамирчтай тэгээд хэнийг ч орхигдуулахгүй нэг тийм алаг үздэггүй тий. Тэгэхээр айгу гоё. Ингээд энэ тэрийн тэр гэхгүй бүгдийн яг ингээд тэгээд гадагшаа тэмцээнд явахт нь би бол баян баярсан талцснаа үргэлж илэрхийлдэг. Угаасаа тэгх ёстой тэр хүмүүсийн ажил сошиал дээр явж байгаа учраас би сошиалаар тэр хүмүүсийг өөрийнхөө чадах чинээгээр ингээд үргэлжийн ингээд би баярлаа, ингэдэг шүү, мойлодоо, цацаада уугих штэ. Баян ингэх ёстой. Энэ хөл бичлэг үзэж байгаа Cytec-ийн тамирчид ч гэсэн ингээрэй гэж уриалж байна маа. Мөрний ард дээр ганцлалгээл. Ингээл ерөнхийдөө миний бол саяны тэмцээнд бэлдсэн бэлтгэлийн систем бол ийм л амархан байлаа шүү дээ. Үндсэн шахлаа, алдлаа, дараа нь төхөөрөмжтэй шахлаа, урдаа шахлаа, 2 сет алдлаа, мөрний ар илээ дуусаа. Мөрний арыг бол нэг дасгал хийн. Миний мөрний ар жоохон том учраас багш. Саяны тэмцээн дээр нуруу чинь жижигхэн учраас нурууга дараад байна. Тэгэхээр мөрний ар дээр ганцхан дасгал хийчих. Мөрний ар дээр бол 2-3 дасгал хийсэн дээ. Би бол сая нэг штанг таттаал эсвэл дараагийн мөрөн дээрээ гантел ч юм уу. Эсвэл дараагийн мөрөн дээрээ төхөөрөмжтэй ч юм уу ингэж хийсэн. Тэгээд мөрний ар дээр бол яг ганцхан дасгал хийсэн. Одоо таны мөрний араас хүний нүд зогсон шүү дээ. Ер нь бол тань шиг одоо яг гоё мөрний артай болохыг хүсэж байгаа олон тамирчид байх хүмүүс байгаа шүү дээ. Одоо яг жишээлбэл яаж хийвэл ийм том мөрний артай болох ер нь ямар тасгалын системээр ер нь мөрний арыг бол жоохон нүдэн дөлий болчихно тий. Дөлий болчих учраас нүдэн тэгээд 5 гантел орчаад ингээд ер нь бол баг 100,000 удаа гэсэн ч нэмэргүй дээ. Тэгэхээр яг нэг өөртөө таарсан гантела жингээ барайл тэгээд яг цэвэрхээ 20 тонн дөрөвдөхтэй 3 дасгал дараалагдаа тий гантелта төхөөрөмжтэй мөрний арыг бол ийм хайж болохгүй мөрний ар гэдэг ч юм уу тий мөр амар сайн хийгээл ингээд банкн памплуулж ирсэн ар дээр ирэнгүүтлээ хүмүүс чинь хайлт ингэснэ гараа авч байхгүй тэр миний нуруу шиг байхгүй би нэг нурууны булчин дээр ирэхээр л юм дутуу хийгээд байдаг байхгүй одоо бол саний тэмцээнд бол үнэхээр нурууг л хийлээ. Нуруу хамгийн чухал чинь тий угаасаа хамгийн чухал. Дууссан тий? Дуусаад алдлах уу? Мөрний арыг уу? Тэгээ. Яаж ямар яах? Гантелтэй мөрний арч дөө зогсож байгаа л. Тэгээ мөрний ар дээр болвол яг анх мэдэрж байгаа хүмүүс жоохон зааж өгье. Бид нар бол нэгэнд сурцсан болохоор ингэ ерөнхийдөө яаж цаанаас дээрээс доороос яаж татсан мөрний ард ороод идэв. Тэгэхээр ерөнхийдөө бол баг зэргийн бүхтийгөөд 2 мөрөө унжуулчих тэгэнгуутлаа нурууны голыг ингэж өрөөсөө ингэж хийгээд байдаг хүмүүс. Энэ бол маш буруу. Техникийн хувьд нурууны гол тэнгэр зөвхөн энэ тохоогоор энэ хараа. Энэ. За энэ бол ерөөсөө яг техник. Тэгэхгүй манайхан мөрний ар хийхээр ингээ нурууны голоо хийгээд байдаг. Тэгэхээр ер нь бол ингээл богино зайд. Заавал ингэж дооншлуулаад ингээл энэ худлаа. Ингээл би бол одоо зөвхөн яг ингэж ажиллаж байгаа шүү дээ. Би бол ингэж л мөрний арыг заах юм бай. Саваад ирэнгүүт нөө дагалдах булчингууд тийм савангууд л ингээл нуруу гуйны ар татаад тэгжээснээс хэрвээ рүүгээ чангалаад яг оркестр булчингийн бас 70-80% нөөр булчин руу орчоод зөвхөн
Миний хувьд бол Би бас мөрний харыг хайслуу суух гэж бас үүлээ үтсэн үний нэг нь байгаа. тэгээ нэг мэдэрчүүл маш хурдан томордог. Маш хурдан гараад ирдэг. Хувцас тэгшрээл ингээд ирээсэ. Тэгэл эн чинь бол Батторж манай багш хоёр л 17-8 онд хамгийн анх мөрний артаа болж исэн хүмүүстэй. Тэгээд энэ хүү үгийг сонсоод битээ уур нүрээ зэвүүцээд байгаараа. Тэгээд яг энэ бол мөн үг шүү манайхаа. Тэрнээс хойш манайхан бүгдээр мөрний ар хийгээд бүгдээр мөрний артаа болсон байд юм аа. Тэгээд энийг яг ингээд хатуу хэлэх хүмүүс байхгүй л дээ нэг нэгэндээ хэлтгнаад. Би ч өөрөө нөгөө хэл ам дуртай юм болохоор ингээд янз юм ярьчихдээ. Хэл ам өөртөө наах дуртай юм болохоор. Дуртай юм болохоор. Ацуур аврагтай ирч улам гялцдаг байхгүй. Тэр дарамжлуулаад хүнтэй муудалцаад ах тусмал гялцаад байш шүү дээ. Тав. Зурга. Багшаа баах юм идсэн гэдээсээ одоо тэг гоё нэг бие харуулж шүү дээ. Хоёр. Цааш бас байнгын нэмки явдгаараа бас алдартай шүү дээ. Тэмцээний дараа бол бие мий чинь шууд хөвсгөөл бандаагаад шууд хөвлөг болчдөг зарим хүмүүс ч гэсэн. Ерөнхийд би бол багшийг бол хизээч амьдралдаа тийм байх нь харж байгааг. Багш нь ямар сайндаа 54 хоног 5 хоног шахуу идэж ирчин гуртлаа онгоцны бодол дээрээс за би маргааш өглөө шууд хятад руу явмаар байна гэж ярьж байгаа юм шүү дээ. Миний хувийн бодол гүлээсэн бох уу? Гүлээсэн гэж байна. За энэ ч нөгөө тухайн хүн хүнийх нь би онцлог юм шиг байгаа юм л та. Тэгэл нэг олдолч. Тухтай хоолуудаа одоо ерөнхийдөө тэмцээний дараа идчихэд ирж байгаа шүү дээ тий. Тэгэхэд надад сая исэн мөрний ар бол ингэж хөөсөн ба шүү дээ. Одоо өсхийн үйлдэл юм уу тий хүүхэд байхдаа их тэндэг байсны одоо гай юм уу гавьяа юм уу одоо энэ бол яг жинхэнэ юу юу? Энэ одоо өгөгдөл гинэт одоо манай аав юм уу өвөө юм уу ээж юм уу мэдгүй нэг. Жишээлбэл одоо энэ бол яг ингээд 1000 одоо ингээд бас тайл том болчих гэж юм бас хэцүү тийс яг энэ хэсгийг ингэж мэдэрч авахын тулд мэдгүй байсан. Та бом багш энийг бол өстой мэдхгүй байна. Чи амар шүү багш маань. Амар ус. Тийчээс одооч та хоёр дээр ирж ижил энэ биеийг олж авч байгаа шүү дээ үгүй нэ. Тэрнээс бас бейсболын зөвхөн шиг юм байсан шүү дээ. Адилхан тэгэл багш дээр ирээл ерөөсөө тэгээд юу яах. Одоо энэ хүмүүсийг харахаар ерөөсөө багштай юм баярлалаа гэдэг үгийг хэлж чаддгүй. Тэгээд өнгөрснөө дандаа үгүйсгээд байдаг. Тэгээд багш дээр ирж одоо аль нэг багш дээр ирж лаг болчоод өөр хүн дээр очихороо тэр багшигаа муулаад байдаг. Тийм хүмүүс одоо өөрөө ч гэсэн үнэн ч бустай тухайн цаг үед одоо ингээл багш минь гэж ингэж ирсэн аа. Шиг шүтчихсэн аа. Тийм өөр багш дээр очингуутлаа. Тэр анир чин тийм тэр чин юм жавхаа чин юм намайг тэгдэг байсан ингэдэг байсан. Тэр бол амар тийм нэр үнэ байж боломгүй зүйл. Тэгсэн ирнэ ингээд сошиал дээр том юм яриад. Тэр өрөөсө багш авсан бол багш магшигаа байнга баярлалаа гэж хэлчихээ. Байнга хайртай шүү те. Багштаа баярлалаа. Би бол одоо сая жавхаг авч явал тэмцээний турш тэгэл хэлж байгаа. Багш нь баярлалаа. Чавигаа шагны те одоо эрхлүүлээ, хоол идүүлээ, яамаар байна. Энд чинь нөгөө тийм энэ хүн чинь яг тийм завтаада надад цаг зав гаргаал. Өөрийнхөө 2-3 хоногийн ажлыг алдаал. Чихэртэй зүгээр идэ төвчдөг хүн биш шүү дээ. Тэгэхээр ерөөсө шавдаа бас энэ бичлэгэн дээр ч гэсэн ийм бодит тийм баярлалаа гэдэг зүйлийг хэлж байгаа шүү. Үүнээс биш нэг тийм тийм ингээд нэг сошиал дээр заавал стори хийх нь тийм чухал биш шүү дээ. Яг би нүрээ хараад баярлалаа шавдаа хайртай шүү цуг явсан гэдэг нь өөрөө ийм амьтай зүйл юм болов гэж бодоод байгаа юм би. Хүмүүс
нөгөө би ч сүүл одоо нэг жилийн өмнөөс одоо гişтэр бас цэцэрлэг гээд ингэ явчихж байгаа. Тий. Хүн бол амар хүмүүс асуусан. Анид хоёр муудалцсан юм. Тэр мөнгөний юм даа. Бид нэр мууддаггүй штэ. Асуухта. Бишээ би одоо гişтэр ингэсэн ма та нэг тэнцвэрлэн тэгж байгаа юм чинь би нэг тань цаадахгүйгээр ингэж явж чаддаггүйгээд багшсан юм гоё гэж. Өөрөөр өөрөө мэдээж надад асуусан. Нийл асуудал гэдэг. Тийм штэ. Тэр чинь нэг юм мангаргой өвийг болчихж байгаа. хов хүний юм би энэ хүний зүгээр бэлтгэлийнхэн багш нь тус амьдралынхан багш нь штэ. Би энэ хүний сонголтыг хийхгүй штэ. Тэгэхээр манай монголчууд ер нь жоохон тийм юм өмчлөхөө байдагтай юм хэцүү. Тэгэнгүүтлээ хоёр хүн хоорондоо муудсан гут шавьяга ингээд бити наатхан тагаа дуугарм. Амар гэхдээ яг бай тийм хүмүүс тэгээд нэг л өдөр өөрсдөө ойлгох баг. Би бол тийм байсан. Тийм эргүү ингээд хүм муул тийм айгу эргүү байсан штэ багш нь тэгээд одоо бол баг багаар ингээд өөрөө өөртөөгөө тулаад ер нь юм өөрөө өөртөөгөө их ажиллаж байгаа. Тэгээд ийм байх хэрэгтэй байна, ийм байх хэрэгтэй байна, ийм байх хэрэгтэй байна гэдэг ингээд Би ч юунаас анх тамирчны одоо яг ингээд юм болчихсон бас яг таныг харж, одоо шиг харж, Батөржийг харж, ерөнхийдөө яг харж байгаа эдгээр шиг л болох хэрэгтэй юм гэсэн зорилгоор хамгийн анхны одоо яг тамирчин болох сонголт гэж байна. Би бас танд бас маш их баярлалаа гэдэг үгийг бас нэг бас хэлдэггүй. чи хэлэхгүй штэ. Хэлдэггүй. Энэ хэлэхгүй штэ. Одоо энэ юу гэдэг далимдаад багштай маш их баярлалаа гэж хэлдэг. Би танаас бас зөвхөн тамирчин гэдгээс чинь гаднаас хувь хүн бас энэ гадуур амьдралын чинь юунаас бас юмэр урам зориг авч явах шүү. Багштай маш их баярлалаа. За. Энэ юу би энэ нэг амар сонин юм хүмүүсийг мэдэхгүй юм хэлчихэ заяа. Гэтэ энэ юу хамгийн анх чи хинтээ нэг дугаарч орлоо. Хамгийн анхных нь Тийм нэвтрүүлэгчийн дугаар. Энэ их ихмээ үү? Ихмээ. Харин тийм би юу штэ анх тэмцээнд бэлдээд ингээд эхэлж явах та ихмээ крашлдаг гэсэн штэ. Ихмээ сонсороо заяа. Мань чамаа ингээд хардаг байсан шүү. Тэстаа. Ямар гоё залуу вэ? Тийм чин эрэгтэй хүн бас байна штэ ингээд ямар гоё залуу вэ? Өө энэ ихмээ. Хэвээ юм нөгөө тамирчны хувьд ч бие авч яваа байдал ч гэсэн те гадаад гоо үзэмж бүх юмар нь би юм. Ихмээг бол тухайн цаг үед крашлдаг байсан. Тэгээд өөрт нь бол хэлж байгаагүй. Тэгээд яг уу энэ юмыг ингээ хэлэх нь бас маш олон хүмүүс сонсоод бас яах вэ? Тэгээд эрхмээ хоёрын хүмүүс амар өсвөрдөгч нэгэндээ дургуйч гинөө. Тэгээ яриад байт юм байлээ. Тийм юм бол байдаггүй. Тайзан дээр бол өсвөрдөгч. Хаста үзэн штэ харин штэ тэгээд тайзнаас буугаад би эрхмээ рүү чатчихдаг, эрхмээ над руу чатчихдаг баяр үргийн андаа юм. Бангар тийм байдаг. Тэгээд миний бол яг хамгийн анхны юм фитнес юм ингээд харж ирсэн юм эрхтэй краш эрхмээ байсан. Энийг бол маш нууцтай хинц нэг багшч мэддэггүй байхаар багшаа уушлаараа гэдэг. хүн болгоны яг тийм байдаг бох тий. Тэгээ нэг юм нөгөө хардаг хүн байгаа шүү дээ. Би чинь тэгэл би чи эрхмээтэйгээ зогсохдоо ингээд айдаг дандаа миний юм тий ийм тамирчин. Тэгээд 21 онд ингээд зогсоол ингээд байцсан чи эрхмээ өөрөө гараагүй байхад андаа баяр үргээ чи авцсан ингээд доорал дээр тэгээ би юу яриад байгаа юм бэ? Гараад бууж илчээд Усаа ордог. тийм тэгэл гисэн чи яг авраг авсан. Тэгсэн чи над руу чадчихсан баяр үргээ андаа чи хичээсэн шүү. Тиймэрхүү юм нөгөө хүмүүсийн мэддгүү тамирчдын хооронд болдог юм жижигхэн юм нандин зүйлсүүд байгаа шүү дээ. Тиймэрхүү юмнууд бас их байдаг, гоё байдаг, сэтгэл төрдөг. Тэгээ нэг юм жижигхэн нууц задлаа шүү өөрийнхөө. Өнөөдөр ингээд дуусч байгаа юу? За тэгээд ингээд үнтэй цагаа хомслон байж одоо надтай нэг өдөр гоё бэлтгэл хийсэн. Жил хагасын дараа хамт бэлтгэл хийсэн танд маш их баярлалаа. За тэгээд цаашдын тэмцээн уралдаан ажил төлөвлөлт маш өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд дараагийн өдрүүд бүр баярлалаа. Би нэг юм хэлчихв. За За баяртай. Нэг л юм л хэлж байгаа юм дэнжтэй.